За 69-ийг бодноо. 68-ыг бодцсон. 69-ийг бодноо. Төшөнт максимум гэнэ. Төшөнтийн хамгийн их утга. За Euler-ийн төшөнтийн функц гэж байд юм байна л да. Ийм тэмдэглэгээтэй. Энийг болохоор фи функц гэж бас хүмүүс хэлдэг юм байна. За тэр нь болохоор n тоноос хэтрэхгүй n тоотой харилцан анхны relatively prime анхны тоонуудыг хэлдэг юм байна. Анхны тоонуудын тоог хэлдэг юм байна л да. Жишээлбэл 8-тай харилцан анхны тоо бол биш ээ 9-тэй харилцан анхны тоонууд бол эднэр аахгүй юу? Харилцан анхны тоо гэдэг нь харилцан анхны тоо гэдэг нь шүү дээ. GCD нэг гардаг л гэсэн үг л дээ. GCD юу хамгийн нөхөй багч нь нэг байвал одоо x y гэх юм бол бид нэр x y 2-ыг харилцан анхны гэж хэлдэг гэсэн үг. Өөрөөр хэлбэл энэ хоёрыг хувадаг нийтлэг анхны тоо байхгүй гэсэн үг байна. Энэ тоонуудыг хос тоонуудыг харилцан анхны тоо гэдгээ гэж байна. За тэгээд энэ нэг байна те 10 хүртэл 20-оос 10 хүртэл тоонуудын хувьд харилцан анхны тоонууд нь энэ байна. Тэгээ манай фи функц энэ байна. Төшөнт нь за энэ болохоор 2 дээр бол төшөнтийн утга 1 энэ 2 утга байгаа учраас 2 гэдэг. Энд бол 6 байна шүү дээ. 6 гэдэг. За тэгээд энийг энэ фи баганд нь хуваасан харилцааг энэ ардталтанд тавьчих. Өөрөөр хэлбэл уг тоог нь харилцан анхны тоонуудын тоонд нь хуваасан харилцааг ардталтанд тавьчих нэг коэффициент гаргаад n-ийг хуваах нь фи тэнгүүд 2-оос 10 хүртэл тоонуудын үед бол хамгийн их нь юу байх нь шүү дээ. 6 дээр хамгийн их утга авдаг байх нь шүү дээ. 3 утга авч байна тийм. За тэгэхээр сайз баг тоонуудын хувьд сайз хэтрэхгүй тоонуудын хувьд ямар тоон дээрээ энэ коэффициент нь хамгийн их гарах байл гэсэн үг тийм. За юу яаж байгаа юм л да. Би нэг ингүүл зүгээр санагдаад байсан. Өөр цахан нэг зэрэгцүүлж тавих зүгээр юм л. Нэг хүний бодлого батж байгааг хараад. Ингэж болдог л байна шүү дээ. За тэгэнгүүт байна шүү дээ. Бид нар одоо нэг юуг олох хэвээр арга ямар арга бодохоо гэхэд одоо юм байна. Энд ч одоо ингээд бодлогонууд хөргөн хөндрөөд эхэлж байгаа байхгүй юу. Жишээлбэл сая хүртэл тоонууд дээр бид нэр ингэж болохгүй байхгүй юу. Одоо яаж болохгүй гэхээр нэгээс
сая хүртэл давтчихсан тий аяга тэгэнгүүтээ J-г бас нэгээс нь чашаа. За нэгээс сая хүртэл давтчихсан тий тэгэнгүүтээ GCD буюу хамгийн хэрхий хуваагчийг нь IJ2-ыг олоод тэнцүү нэг байна уу гэдэг ингээд би шалгаад аж болохгүй байхгүй. Ингэх юм бол энэ одоо ганцхан орлого гоцтой тий саяын квадрат гэдэг чинь бүтэхгүй гэсэн үг. Ингэж бодож болохгүй. Тэгэхээр өөр бодолтой болох хэрэгтэй. За тэгэхээр өөр бодолтой олъё. Тэгэхээр ингэж байгаа биднэрт бол нэг ерөнхийдөө энэ саяын давталтыг л багасгах хэрэгтэй шүү дээ. Хангалттай багасгах хэрэгтэй гэсэн үг. За тэгэхээр бид нар тооны хуваагчийг бол олж чадна. Анхны тоо хуваагчдыг бол боломжийн өртгөөр бага болтлоо. За мэдгүй 100 багтана. Тэгэхээр бид нар 100 сая үйлдэлээр бүх тоонуудынхаа хуваагчдыг олчихно гэсэн үг байхгүй юу? Хуваагчд гэлтэй тий. Энийг бид нэр 100 сая үйлдэлд бол олж чадна. Энэ бол боломжийн хугацаа байхгүй. Боломжийн үйлдэлийн тоо гэсэн үг. За тэгэнгүүтээ одоо бид нэг зүйлийг анзаарах хэрэгтэй. За юу вэ гэхээр 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 Энийг авч үзээ л да тий. Тэнгүүд энэ бол 12 хүртэл тоохгүй. 12 хүртэл тоо. Тэгэхээр энэ тоонуудын хувьд энтэй харилцсан анхны тоонуудыг одоо олох гэж байгаа байхгүй юу? Тэнгүүд бид нэхлээд анхны тоо хуваагчдыг нь олцсон шүү дээ. Анхны тоо хуваагчд нь болохоор энэ үед 12-ийн үед бол 2 3 багхгүй тий. Тэгэхээр бид нэр энгийн нүдээр бол 2 хуваагдж байгаа тоонуудыг болон 3 хуваагдж байгаа тоонуудыг дарчвал болцохоор харагдаад байгаа. Тэгвэл үзэлтэй 2-т хуваагддаг тоонуудын дараа. За эдгээр чинь GCD-ийн 2 гэсэн үг байхгүй тий. Ямар ч гэсэн 2-оос их гэсэн үг тий. Дараа нь 3 хуваагддаг тоонуудад орчих. За тэгэхээр эдгээр болж байна уу? Зөв. За тэгсэн чинь бидний бодолд болохоор хариу болохоор энэ эдгээр аахгүй юу? 12-ийн хувьд бол 4 байх нь шүү дээ. Тэгсэн чинь яасан? Бүгд 10 дээрээ бат. 10 дээрээ гоё гарах юм. За 10 дээр бол 1 2 3 4 5 6 7 8 10. Анхны тоо хуваагчд нь болохоор 2 5. За тэнгууд саяныхаа үйлдэлийг хийж байгаа байхгүй. За тэнгууд 5 тогтдог тоонуудад дарангууд. За энэ ингээ хариу гарч байгаа байхгүй юу? 10 тогтдог тоонуудын юу бол 4 гарч шүү дээ тийм. Фин. Гэтэл бид яаж болох юм? Хэлбэрхнаар амар олон үйлдэл хийхгүйгээр. Тэгэхээр ер нь бол 2 тогтдог тоонууд одоо бид нар нэг юуны нэгдүгээр бодлогыг санаж байна. Нэгдүгээр бодлого байгаа. Нэгдүгээр бодлого нэгэн бодлого гэдэг шүү дээ. 3 юм уу 5 хуваагддаг тоонуудын нийлбэрийг олгоод яг тэр
бодлоготой ер нь бодолтод төстэй орж ирж байгаа байхгүй. Бид нэр одоо хоёр тогтдог тоонуудыг яаж болох вэ? Хоёр тогтдог тоонуудыг бид нэр 10-ыг хуваах нь 2 буюу 5 ширхэг тоо байгаа гэж мэдж байгаа тийм. 5 тогтдог тоонуудыг бид нэр 2 гэж мэдж байгаа тийм. Тэгээд энийгээ 10-аас асчаар 3 гарц. Гэтэл манай хариу 4 байх хэрэгтэй байгаа гэдэг энэ 4. Тэгэхээр яг л гэдэг л асуудал байхгүй юу? Тэгэхээр одоо яах вэ гэхээр юу болоод 4 биш 3 болчихоо гэхээр 10-ыг бид нар энэ хоёр томьёогоор бид нар 10-ыг 2-оор даасцсан байхгүй юу? Тэгээ нэгийг буцааж тавих хэрэгтэй. Тэ нэгийг буцааж тавихгүй болохгүй шүү дээ. 2-оор даасаж болохгүй юм чинь. Эндээс 10-ыг 2-оор даасаж болохгүй шүү дээ энэний тооноос. Тэгэхээр тэрийг буцааж нэмэх хэрэгтэй. Тэгэхээр тэрийг буцааж нэмнэ гэдэг нь 2-ыг үржих нь 10 гэдэг юмд хуваагддаг тэр бүх тоонуудыг энэ дээр буцаж нэмэх хэрэгтэй гэсэн үг байхгүй юу? Гурдаар нэг нэгдчихдэг. Ингээ манай хараа гарч байгаа юм л. За тэнгууд арай олон үе энийг одоо жоохон ерөнхийлээ. Тэс жоохон товчгоо яриа тэгээ та сайн анхааралтай сонсож байгаа ойлгоно. Одоо бид нэг асуудал үүссэн. Ерөнхий тохиолдолд авч үзье л да. 120 ч гэдэг юм уу те. Тэгэнгүүт бид нэр 2 тогтдог тоонуудыг хасна. 3 тогтдог тоонуудыг хасна. Энд чинь ерөөсөө юу гэдэг тэгээ 5 гэдэг те. 5 тогтдог тоонуудыг хасна те. Дараа нь буцаагаад дараа нь 2-ыг үржих нь 3-т хуваагддаг тоонуудыг буцааж нэмнэ шүү дээ. Тэгээ нэмээд 2-ыг үржих нь 5 хуваагддаг тоонуудыг буцааж нэмнэ. Нэмэх нь 3-ыг үржих нь 5 хуваагддаг тоонуудыг буцааж нэмэх ёстой байхгүй юу? Тэгэхгүй тэднээс чинь энэ дээр илүү хасагдсан. Жинэ. За тэгсэн чинь дахиад нэг асуудал үүснэ. Одоо бид нэр 2-ыг үржих нь 3 үржих нь 5-ыг ингээ би 3 даассан шүү дээ. Энэ тогтдог тоонуудыг 3 даасчаад та 3 удаа нэмцээ. Тэгэхээр энэ тоонуудыг бас буцааж хасах хэрэгтэй болж байгаа байхгүй юу? Тэндээс юу ажиглаж гин вэ гэхээр анхны тоон хуваагчдынх нь товчхондоо бол C1 л дээ. Нэгээр авсан хэсэглэлийг нь хасна. C2-ыг 2-оор авсан хэсэглэлийг нь нэмнэ. Үнэ. 3-оор авсан хэсэглэлийг нь хасна. Гэх мэтчлэн сонгоо тохиолдолд нь хасаад эерэг тохиолдолд нь нэмээд авах хэрэгтэй болж таарч байгаа байхгүй юу? Тааг нь болохгүй бол. За зөвхөн энэ ерөнхий бодол шүү. За тэгэнгүүт энэ маань өөрөө энэ бодолт маань өөрөө за нэг саяыг бидний анхны тоон хуваагчтай бол олцсон байгаа шүү дээ. Саяыг үрждэг нь хэсэглэл за нэг хэсэглэлүүдийн нийлбэр шүү дээ тийм. Тэгээ сая чи ер нь хэдэн хуваагчтай байх юм хэцээ. Сая чи хэдэн анхны тоон хуваагчтай байх вэ гэдэг харъя. Хамгийн ихтэй үржих нь 3, үржих нь 5, үржих нь 7, үржих нь 11, үржих нь их үр. Энэ одоо арай жоохон 2-ыг үржих нь 3, үржих нь за харж штэ 5, үржих нь 7, үржих нь 11, үржих нь 5 тоо үржүүлсэн чинь 5 анхны тоо үржүүлсэн чинь энэ гарч байгаа л та тийм. Гэтэ айгу баг тоонод тахгүй. Одоо айгу их тоогоор үржүүлж эхэлнэ.
шууд орон нэмэгдэж байгаа тийм. За 6 анхны тоо бол 30 мянга юм байна. За одоо 17-оор үржүүлээ. Шууд энэ гарч байгаа хөөх тийм. Тэгэнгүүт 19 буюу 7 анхны тоогоор үржүүлчих юм бол юу болоод байгаа хөөх. Юу лээ? Сая стрит байгаа хөөх. Тэгэхээр бидний дүгнэлт бол юу вэ гэхээр манай энэ анхны тоонуудын тоон 6-аас хэтрэхгүй гэсэн үг байхгүй яагаад ч. Тэгэхээр бидний энэ дээр хэдээс ямар хэсэг вэ гэхээр хамгийн ихдээ 6-аас хэсэглэн гэсэн үг байхгүй. Тэгээд 6-аас 2 нэмэх нь гих 6-аас 3 нэмэх нь C 6-аас 4 нэмэх нь C зургаагаас 6. 6-аас 1 нь бас байгаа тийм. За эдний нийлбэрэл гэсэн үг л дээ. 6-аас 1 гэдэг. За энэ хамгийн их утга нь энэ дээр аав штэ тийм. Энд авагдана. Энд ч одоо 3 40-д бол 6-аас 3-аар авсаас эхэлж байна. 4-ийг үрждэг нь 5 үрждэг нь 6 хуваадаг нь 6 гэсэн үг тийм. 20 л юм шүү дээ тийм. Энэ ингээд шилхгүй энэ нь 20 нөгөөд нь 20 хүрэхгүй гэсэн. Энэ нь бол зүгээр 6 шүү дээ. Энэ зүгээр л 1. Тэмээс дээ. Юу лээ? 6-аас 1-ээр авсан хэсгэл чинь бол тий. Гих мэтчлэн. За тэгэхээр энэ бол гайгүй тоо гарна. Тэгээд сая үржүүлнэ гэхээр бид нэр гайгүй тоо үргэлжлэл хийх бодолд олцоо л гэдгийг илэрхийлж байгаа. За бодъё те. Энэ мань одоо юу болоод байна? За тэгэхээр бидний зорилго бол юу гэхээр эхлээд хуваагчтай болно. Дараа нь хэсэглэл ашиглаад харилцаа анхны тоонуудын тоог болно. Тэгээ одоо бодлогын даалгавар орё та. Энэ одоо яаж байгаа? Харвээ. Олгол бүгдээрээ локал термины компьютер дээр л очиж. Тэгээд болоод за тэгээд үлээ. Бидний даалгавар бол коэффициент олох нь шүү дээ. 3 дахь даалгавар бол тэгээд коэффициент олоод шалгаад явна. За нэг иймэрхүү 3 алхам байгаа гэсэн. За чи болохгүй бол би эндээс шинээр нэчээ. Жариш өстой. За жариш. Энийг ингээд ингэчингүүд гарч ирээд байгаа тийм. Тэгээд энэний боловч за хэсгээл бод та. За одоо юу болов? Үлээ. Огч дахлаад болно шүү дээ.
Зорилго хангалттай. За. Одоо ингэн бид нэр за нэг тоо тий. Ямар тоо болоо? Төрөнд функшн n гэж тоо шүү дээ. За энтэй тэнцүү 2-оос эхлээд нэг p хүртэл явах гэж тий. За эхлээд 10 дээр үзнэ. За хуваагчдыг яаж олох вэ гэхээр бид n-ийг нэг юмд хийж гад. Тэгээ хуваагч max аваад яваад идэх шүү дээ. Хуваагчтай болохоор векторт хийчихнэ. Вектор hs гэж. За хуваагч нь болохоор 2-оос эхэлнэ. n нь болохоор n нь болохоор n байна. Хуваагч max нь болохоор метан. Хуваагч max нь болохоор манай n-ийн яцгаар байна. Гэт болоо тэ. Тэгээ бид нөгөө энэ хуваагчдынхаа юг вектороос цэвэрлэх хэрэгтэй. За нэг ийм за хуваагчтай бол гайгүй энэ амархан. Зөндөө болсон дөө. H нь 9 баг. H max үйл. Бид нэг л гэсэн. Хэрвээ гэдэг юм байдаг. Хэрвээ энэ нь хогдож ивэл H-тэй хогдож ивэл бидний анх тэдэн хогч болсон гэсэн үг. Тийм учраас энийг ахтааны саунд хийнэ. Pushback H хийж байна. Тэгээ нөгөө нөхрөд яг голтолно. Тэгэж энэ танд хогт голтол хаагаачтэй. Хаагаач шүү дээ. Хогтод байх тусам нэг хувахан тэнцүү H. Тэгэж хогт голтол хаач. За тэгээд H max ахтай тийм. Энэ нэрэ. За энд нь болохоор хуваагч нэмэгдүүл. За ингээл ч та тэгтээ нөгөө нөхөр чинь гарч ирэнгүүтээ гөличүүд нэг шиг тоо байж байвал тэр анхны тоо хуваагч нь бас мөн мэддэг шүү дээ. Тэгвэл энэ байвал бас анхны тоо мөн гэсэн үг. Энэ. За анхны тоо хуваагчтай бол олцсон. Энийг бол бид нэр за энэ ойлгомжтой дөө. Ажиллаж таараа. За хуваагчтай болно. Энд анхны тоо шүү дээ. Харилцан анхны тоонуудын тоог болно тий. Хэсэгдлэлээ шууд хийчихээд. Хэсэгдлэмээ шууд ингэнэ шүү дээ. Манай анхны тоонуудын тоог би жижиг p гэж. Тэгээ манай харилцан анхны тоонуудын тоог энэ дээр юу гэдэг вэ? Phi гэдэг тий. Phi гэж. За phi бол эхлээд альтагаа тэнцүү байгаа.
Энийтэйгээ тэнцсэн байгаа. За тэгээд манай хэсэглэл чинь C-ийн K гэсэн үг шүү дээ. K гэж. K-та тэнцүү нэгээс эхлээд анхны тоонуудын тоо. Тэгээд хэсэглэл ийм устны нэр зүгээр л юм байна. Тэгдүгээр алхам тэгээс эхэлж төвөрлөн. За энэ хэсэглэлийн рекурсивыг бас өмнө зөндөө хийцэн дээ. Ер нь бол ингэ шүү дээ. Манай элемент чинь тэг 1 2 3 4 зэрэг коэффициентуудтайгаа эхлээд тэг 1 2-ыг аваад дараа нь 2 үед тэг 2 2-ыг аваад дараа нь тэг 3-ыг аваад тэг 4-ыг аваад тэгээд дараа нь дахиж тэгийг ашиглахгүй. Дараа нь 1 2. За ингээд явахын тулд энэ 2 дахь параметр тавталт хэрэг болно. Манай хэсэгдлийн гишүүдтэй иш очиж 6 авах хангалттай л да. За тэгтээ 20 гэж. За тэгээд хэсэглэл алхам мэд макс индекстэй биш минимум индекс. За хэсэглийн рүү дуусгах гэвэл алхам маань тэгээс эхэлж байгаа учраас алхам маань К дээр очихоор дуусна. За дуусна. За хэсэглэл маань ямар тохиолдолд үргэлжлэх, бусад тохиолдолд үргэлжлэн шүү дээ. Үргэлжлэхдээ за ингэ чинь W гээд энэ маань min индексээс эхлэе явчих. Тэгэл болчихно. Min индексээс эхлээд W-гийн тэнцүү гэж болохгүй. N хүртэл. N лөө. Тэ энэний утгыг аваагүй тий. Илээ. N гэж. Энэ буруу юм аа тэ. Манай анхны тооны хуваагчдын тоон HSC гэж. HSC. Хуваагчд S олон тоон дээр тэгээд C гэдэг нь тоо. Хай. Төвчлөх гэж ядаж байгаа шүү. Тэнцүү HSC size. Наа энэнийг ч яваад исэн болно л да. Бичвэл амарч юм уу гэж. Ингээ яваад исэн ч. Явах юм уу? Гэсэн ч болно л да. Жогчдын таагаар л явах хэрэгтэй. HSC-г болчих. Энэ болохоор хуваагчдын тоол хүртэл явах хэрэгтэй. За тэгээд хуваагчдын дээр хэсэглэлийнхаа алхам дээр W өгж хагаад тэгэл дараагийн хэсэглэл. Алхам цаашлна. Одоо бид нэр энэ индексээс дараагийн индексийг л авч шалгах хэрэгтэй. Ерөөсөө өсгөр тэгжээж тавтахгүй гэдгээр хэлэгдэнэ. За хэсэглэл ингэ болчихно. За одоо нэг энийг анхны тоонуудын тоог олох гэж байгаа хэсэглэл шүү дээ тий. Тэгэхээр өөрч гэж нэг юм авч гаад одоо бид энийг авах гэж байгаа гэсэн үг шүү дээ. Бид нэрээ эхлээд нэгээр авсан хэсэглэл бол үржүүлж авна. Дараа нь жишээл 2-оор авсан хэсэглэл бол 2 3-ыг нэг үржүүлж орж ирнэ. Дараа нэг орж ирэхдээ гэх юм битчлээ.
Навлтад тэнцүү 0 заахлах юм гэж кал даавал тэгээд юус анхны тоонуудынх нь байж болох бүх үр жүрүүдийн боломжуудыг л олно гэсэн үг тийм. Зэрэг төвшөлгүйгээр. За энэ ч болохоор энэ чинь жоохон хэцүү. HS-ийн бид чинь эндээ хэсэглээсэн байна. Ингээл болоо. За одоо энэ үржүүлсэн юм чинь болохоор 1.50 яваад байгаа шүү дээ. Тэр нь болохоор одоо орж хэрвээ хэсгэлж байгаа тоо маань сөрөг байвал биш сондгой байвал бид тэр тоог хасна гэсэн үг. Фигээс хасган тэнцүү манай энэ тоог бүр анхны энэ тоог хуваах нь өөрчлөхгүй. Үгүй бол энийг нэмж цааш нэмээд нэмж. За ингээ бодолт болж ах шиг байна да. Энд яг ай гэдэг юм л. За зүй. Хоёр дээр 1, 3 дээр 2, 4 дээр 2, 5 дээр 4, 6 дээр 4 гарчиж 7 дээр 6, 8 дээр 4, 9 дээр 6, 10 дээр 7 за алдсан байна. Хаана алдчихв? Энэ удалцсан бах та одоо батгал. Үзүүлээд таад ингээд энэ зүг билүү. Кач нөлөө. Кач манай хэсэгдлийн юу энэ зүг энэ бол алдчихгүй зүг. Ингээд энэ араа хэсэглэлчин буруу хийсэн байгаа байхгүй юу? Хэсэглэлчин W дээр нэмэх нэг гэж явах хэрэгтэй. Тэгээ энэ утгаас энэ дээр тик гэж орж ирэх юм уу 5 гэж орж ирэх юм уу хамаагүй. Энэ W чинь давталт учраас 7 8 болсон байгаа шүү дээ. Тэрнээс бага утга авч болохгүй байхгүй. Тэгэхээр W-гоос л нэгээр хэл явах шүү дээ. Тэгжээж хэсэглэлийн утга орж ирж. За одоо зүг байна. 10 дээр 4 байна. 9 дээр 6, 8 дээр 4, 7 дээр 6, 6 дээр 2, 5 дээр. За одоо фиг нь гаргая. Тэр фичтэй. Биднес N-ийн утга хэрэгтэй шүү дээ. N-ийн ямар утган дээр энэ коэффициент хамгийн их утга авах вэ гэсэн шүү дээ. Тэгэхээр манай бол сол N гэж нэг утга авах хэрэгтэй. Бас сол коэффициент гэж нэг утга авах хэрэгтэй. Тэр нь тиг гэж. Бид нэг коэффициент авсан юм бодно. Тэгэхээр манай коэффициент бол ердөө энэ шүү дээ. Коэффициент бол энийг байгаа фийлэхгүй. Гэхдээ энэ ч бутархаа учраас ингэж өгөхгүй бол бутархаа бодолт ихтэйгүй. Бүхэл бодолт ихтэж чинь. Тэгээ хэрвээ манай коэффициент сол коэффициентээс ихэх юм бол сол коэффициент тэнцүү коэффициент сол n бол сол n гэчлээ. Сол n бол n. Тэгээд 4 метр 50 гам бахта. За
За тэгвэл сул энэ дээр манай коэффициент хэдвэр харчих. Сул энийг юу болно? Сул энэ дээр сул коэффициент. Зургаад дээр 3 гэж гарч байна те. Зөв биз дээ. 6 дээр 3. 10 гэдэг өгсөн байна шүү дээ. P-г одоо бид нэр сайлвч энэ гайг очиж тийм үү? Нагарч энэ коэффициент нь энэ байна. Нөгөө тоон энэ байна. Энэ өмнөний өмнөх бодолд зөв хариутай таарч байна тийм. Энэ бол коэффициент нь гэсэн үг. Гэтэ энэ цаашаа бүр их наривчлалтайгаа энэ iOS stream-ийн энэ төр хөвжүүлэгдээд цөөхөн л оронтой орж ирээд байгаа шүү. Дөгөөч үж магадгүй. Ямар ч гэсэн ингээд болчлоо доо. За нэг иймэрхүү л бодолт байна шүү. Эндээс одоо юу гэнж оптимиз хийх вэ те. За болоо 69 болсон. 69 болох ч яах вэ? 69-с гадна энэ нөгөө сүл дагсан хүмүүсийн тоогоо гүйцэж байгаа шүү дээ. Сүл дагсан 72-ыг 71 болох байхгүй. Одоо нэг энэ бичлэгээ оруулаад тэгэл дахиад амарах нь дээ. За дуслаа.